Оройн төргийн үзэгчтэй ярилцах цаг эхэлж байна. За энэ удаагийнхаа ярилцах цагаар бид улсын хурлын 21-р тойрог хаан уул дүүрэгт бие дааж нэр дэвшиж байгаа Цэрэндогийн инх хоттой ярилцж байгаа танд оройн төргий. За сайн манай оройн төргий. Ер нь энэ удаагийн сонгуульд бас бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүс байна. Гэхдээ нэг одоо танигдаж эхлэегүй байна л да нийгэмд хин бие дааж нэр дэвшиж байгаа юм болоо тийм улс төрийн намаас татгалзаад бие даагаад өөрөө улс төрд орох зорилго тавиад ингээ гарч ирж байгаа хүмүүс хэн байна вэ гэдгийг бас танилцж арай эхлэегүй байх шиг байна. За жишээлбэл таны хувьд бол ер нь өөрийгөө танилцуулах уу? За би хан уул дүүргийн 21-р тойрогт бие даа нэр дэвшигч Цэрэндогийн инх хот гэдэг хүн. За миний үндсэн мэргэжил бол багш, би Орос улсын багшийн дээд сургуулийг төгссөн. Одоо 30 жилийн өмнө юм уу да. За тэрнээс хойш улс цэргийн сургуульд багшаар багшилж байсан. За ингэж яад 1990 онд улсын баг хурал, ардын хурал тэр үеийн ардын хурлаас улсын баг хуралд сонгогдсон ажиллаж байсан. За тэр үед би сонгогдоо бас хан уул дүүрэг тэр үеийн ажилчин дүүргээс сонгогдож байсан ийм депутат. За ингээд 2 жилийн хугацаанд бид нар тавхан мэдж байгаа үндсэн хуулиа батлаад за ингээд одоо арчлалын үндэс суурийг тавилаа гэдэг зүмөрөө тийм ээ их одоо сайхан сэтгэлтэйгээр тэгээд өөрсдийнхээ эрхийг дараачийнхаа хуралд шилжүүлсэн юм. Уг нь анх бол ардын хурал 4 жилийн мандаттай байгуулагдсан байснаа 2 жилийн дотор ажиллаа хийж дууслаа гэд сайн дураараа эрхээсээ татгалзаад дараачийн шинэ парламентыг байгуулъя гэдэг хуулийг баталж өгөөд тэр үед тэгээд дараачийн хурал бол одоо бүрэн эрхээ хэрэгжүүлээд явсан. За би тэгэхэд 27 настай байсан. 27 настай байсан учраас би тэр үед юу гэж бодсон бэхээр за яг би бол үндэс суурийн тавилаа арчилсан нийгэм. Одоо би залуу хүний хувьд л сайхан амьдрах хэвээр, арчлалын одоо сайн үзэх хэвээр, одоо чөлөөт эдийн засгаар тийм ээ одоо хөрөнгө мөнгөтэй болъё, тийм ээ бизнес хийгээд тэгээ хувийн сургууль байгуулад 10 жил ажиллаж байгаад 2002-3 онд Америк руу ерөн сургуульд явъя гэж сургууль руу явсан. За тэнцээ очиод бол магистраар хууль эрх зүйн магистраар сурсан. Монголд одоо хувийн сургууль ажиллаж байхдаа хуулийн дээд сургуулийг, хууль зүйн дээд сургууль гэдэг байсан да тэр дэвд. Монгол улсын их сургуулийн харьяа тэр нэг төгссөн. За ингээд Америкт очиод Америкт амьдарч байсан хүмүүсийн нэгэн адил сургуульд сураад ингэж явж хүүхдүүд том болоод хүүхдүүдээ сургуульд оруулаа гэж явжгаад төгсгөлд нь Стэнфорд их сургуулийн хуулийн одоо аспирантурт элсэн орж одоо бол тэнцээ суралцж байгаа. Тэгвэл зүгээр энэ жилийн сонгуул юм одоо өрсөлдөөнтэй их сонирхолтой тийм ээ нийгмийн хувьд ийм үед болж байгаа учраас би ер нь энд оролцох зүйтэй байна гэд иргэнийхээ хувьд өөрөө шийдээд сургуулиасаа 1 жилийн чөлөө аваад ирсэн. Ер нь бол улс төрийн намтартай юм байна шүү дээ. Та бол депутатаар сонгогдож байсан. Бас хувийн хөвшилтж ажиллаж байсан. За тэгээ сүүлд нь бол одоо ингээд боловсролоо дэвшлүүлээгээ явцсан. Монголд эргэж ирээд ер нь улс төрд дахиад орох гэж шүү дээ. Дахиад орохын зорилготой өрхийн тулд яагаад бие дааж байгаа юм бэ? Зүгээр энэ их сайн одоо сонирхолтой асуудалтай. Юу гэхээр би бол бас нэлээд судалгаа хийсэн. Эрхээсээ өмнө ч тэр эрхтэй ч тэр. Тэгээ судалгаа хийгээд үзэхэд бол одоогийн миний зүгээр өөрийн бодол шүү дээ. Юу гэхээр өнөөдрийн байдлаар Монголын улс төрийн намын төлөвшөлт бол буруу явж байна. Аль ч нам. Энд чинь бол яг зөв төлөвшөөд явж байгаа нам тэр гэж хэлэхэд айгүй хэцүү. Өнөөдөр хүн бүхний мэдж байгаа фактод байгаа. Ямар нэгэн байдлаар намыг дагж ажил амьдралд хүрдэг. Энэ бол буруу жишг. Хүн бол улс төрөөс ердийн иргэд бол улс төрөөс маш хол байх хэвээр. Гэтэл өнөөдөр та сумын төв дээр ч юм уу тийм ээ жижигхэн хотсоор нь байх юм бол та аль нэмийг дагахгүй бол таны амьдрал байхгүй. Хорон дарга таныг хавчна, танд тусламж өгөхгүй, таны одоо юу гэдгийг түүсний чинь зөвшөөрлийг өгөхгүй, дарамтлна. Та нэг нам дагах юм бол танд юм өгөн тийм ээ. Ингээд энэ маш буруу зуршил. Тэгэд энийг намууд нь өөрчилж чадахгүй байна. Өөрчлөхгүй нь өнөөдрийг хүртэл өөрчилсөн юм алга ярьж гин өөрчлөнө гэж. Гэхдээ ярих нэг өөр хийх нэг өөр. Тийм учраас би өнөөдрийн байгаа эрх орж байгаа 2 нам мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлсэн намуудын юм дотроос л тийм намын төлөвшөлт буруу явж байна. Энүүний эсрэг иргэд үгээ хэлэхээр намууд нь шахаад гаргадаг. Одоо зүгээр та жишээл очиод намд үгээ хэлээ тийм ээ. Дээшээ одоо намын удирдах бүрэлдэхүүнд орох бол орохгүй. Та эсвэл миллиард төгрөг өгөх ёстой, миллиард тутам байх ёстой тийм ээ. Асар их санхүүжилт хийж явах ёстой. Эсвэл бол та юу гэдгийг одоо тэр намын даргаыг дагаал одоо юу гэдгийг хийгснийг хийгээл бурууч бай зөвч бай дагаал ингэж явж ивэл магадгүй таныг дэшээ гэж. Би энэ буруу гэж үзэж байна. Ийм учраас би зүгээр иргэдийн нийт иргэдийн тийм ээ энэ хүсэл эрмэлзлийг төлөөлөөд
би бол үгээ хэлэх ёстой. Сонгогдохгүй надад сонирм биш. Би бол тэртээ тэргүй энэ сонгуульд их мөнгө зарахгүй байгаа. Зүгээр миний гол сонирхол юу гэхээр ард түмэнд энэ мессежийг л өргөх гэж. Ийм байна, энийг одоо өөрчлөх ёстой байна. Ийм учраас энэ бол ард түмний төр. Иргэд өөрсдөө барих ёстой төр. Тийм учраас тэр намаас хамааралгүй өөрсдөө бие дагаад нэрээ дэвшүүлээд гараад өөрсдийнхөө одоо ярих хийх ёстой гэсэн юм хийгээд явах бүрэн болцоо бий. Энэ болцоог бол сүүлийн хэдэн жил хаасан юм байна. Өнөөдөр ч гэсэн одоо бие дагаад нэр дэвшээд надад нэлээд хүндрэл бэрхшээл учирч байна. Тэгвэл яг хөө сайн талууд байна л да, өөрчлөгдөж байгаа ингэж байгаа. Тэгээд олон сайн хүний тусламж дэмжлэг тийм ээ. Буянаар бол одоо ингэж нэр дэвшээд ингэж явах болцоотой байгаа бас баяртай. Бас би дэж нэр дэвшиж байгаа шалтгаан бол юм байна ш. Тэгэхээр яг намгүй бол одоо ингэж бүтэхгүй болчлоо гэж штэ. Ерөөсөө л дээшээ гарч дэвших боломж байхгүй. Улс төрд орж одоо нэг намын харьяалд орохгүй л явж чадахгүй. Тэгэхээр манай одоо ирэх барьж байгаа ч гэдэм үү одоо энэ парламентод ингэж суудал авч ирсэн энэ намуудын төлөвшил парламентод одоо ер нь яаж нөлөөлж бол энийг дагаад парламент ер нь төлөвшөж чадчихэв нөө эрх зүйн төр бүрэлдэж чадчихэв гэж та харж байна уу? Зүгээр яг мэдээж өөрчлөлтүүд бол байгаа. Өөрчлөлт хийгдээд яваад байгаа шүү дээ. Энийг хинч маргахгүй. Сайн зүйл бол хийгдэж байгаа. Ялангуяа одоо эрх зүйн шинтгэлийн тухай хуулиуд орж ийн энэ л сайн. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль орсон энэ маш сайн. Мэдээлэл одоо тийм ээ нээлттэй байх, мэдээлэл олж авах тухай хууль орсон энэ маш сайн хуулиуд. Энийг бол би 100% дэмждэг. Тэгэхдээ яг намын хувьд ярихаар намын төлөвшөлт одоо саяны ярьсан шиг жоохон гажаад ингээ буруу тийш явчихад байгаа байхгүй. Энүүнд бид нар яаж нөлөөлөх юм бэ? Та намгүй намын хүч байхгүй тийм ээ дэмжлэг байхгүй та яаж энэтэй тэмцэх гэж олон хүн асууж байгаа. Би тагч гараад юу ч хийж чаддаг. Үгүй тийм биш. Энд чи бол энэ сонгуулиар миний ойлгож байгаа бол нэлээд хэдэн бие даагч гарч ирнэ. Яг бол намуудын рейтинг асар доошо орсон. Намууд өөрсдөө нэг мэдээд одоо сандралтай байж та тийм ээ одоо та харж байгаа. Бужигнаал наашаа цаашаа мэдж байгаа байхгүй чи бидний хүмүүс дэмжихгүй нэ одоо яах вэ гэд бужигнаа. Иргэд бол юу гэж аль ч намайг бид нар дэмжихгүй. Хүнийг харна зөв юм яриад бидний эрх ашигыг хамгаалж чадсан бол бид нар дэмжинэ. Намын эрх ашигыг хамгаалаад явж байгаа нөхрийг бол бид нар дэмжихгүй гэдэг ерөөсөө миний одоо уулзалтаас хийж яхад нэг 10 хүний 6 тэгж ярьж байна. Тэгэхээр би бол их итгэлтэй байгаа. Энэ сонгуулиор бол ганцхан бие даагч гарахгүй. Энэ сонгуулиор олон бие даагчид гарна. Зөвхөн бүлэг байгуулах хуулиар хоригдсон байна. Энэ бол бас нэг хаалт шүү дээ. Тэгэхдээ хэсэгч гэдэг юм уу бие даагчтай одоо юу ч гэдэг юм тийм ээ. Одоо холбооч гэдэг юм уу тийм байгуулж болно. Би бол тийм байгуулах юм бол оролцсон. Тэр үнийг бол одоо намуудад нөлөөлөх хэмжээнд л авч явна гэж бодож байгаа. Тэр бол бүрэн болцоотой. Энэ л ард түмний л бид нар ард түмний л хүүхдүүд тийм биз дээ. Бид нар зөвхөн бусдын төлөөл тийм учраас бид нар тэр намаас айгаал энэ олон жилийн дөхтэй энэ 200 мянган гишүүнтэй нам тэгээд одоо авч явж чадахгүй бол цаана сая 800 мянган сонгогч байна шүү дээ. Тэр хүмүүс таалагдахгүй байгаа хүмүүс та нар уучлаарай таалагдахгүй байна. 4 жил барай тавьж өгөөч бид нар өөрсдөө таалагдсан хүмүүсээ гаргамаар байна гэд бие даагчдаа гаргана гэж бодож байгаа. Бас сонгуулийн өмнө янз бүрийн одоо прогнозууд таамгууд явдаг шүү дээ. Тийм тэгэхээр энэ удаагийн энэ сонгуулиар ер нь тэр нам руу илүү их хандах нэ ч гэдэм үү одоо юу гэдгийг тэгдэг. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийн өмнө бас ажиглаад авт ер нь сарних нэ тийм ээ. Нэг тодорхой нэг хүчин гарч ирэхгүй ер нь ийм тарамтсан одоо бүх намуудаас ч гэдэм үү энэ төлөөллүүд гарсан гэдэг. Заавас хүчтэй улс төрчид бие даагаад нэр дэвшээд байгаа. Тэгэхээр их парламент ер нь одоо таны хэлдгээр бас нэлээд тийм олон янзын төлөөлөлтөй парламент болох гэдэг шиг харагдаад байна гэдэг юм л да. Тийм ерөөсөө тэхээс өөр арга байхгүй. Одоо парламент чинь нийгмийн тусгал шүү дээ. Жижигхэн тусгал. Сая 800 сонгогчийг тусгал нь парламент болж байгаа 76 гишүүнээр. Тэгэхээр тэр сая 800 хүний хүсэл зориг хаана вэ? Парламент яг л тийм байна. Тэгэхээр ихэнх нь намуудаа одоо юу гэдэг эрх барьж байгаа намуудаа дэмжихгүй гэвэл тэгэл дэмжихгүй. Тэгвэл тэд нар мэдээж өөрсдөө нэг хэдэн тийм ээ байнгын санал өгдөг хүмүүс байх учраас тэр хэмжээгээрээ санал авах бах. Тэгвэл би тийм таранд нь гэдэгтээ санал нийлж байна. Олон өөр үзэл баримталтай хүмүүс гарна. Нэгдсэн нэг тийм. Тэгвэл зүгээр миний төсөөлж харж байгаа бол хоёр эрх барьж байгаа нам ивсэх гарцсан хана тийм ээ. Нэг тийм одоо туршлага болчлаа шүү дээ тийм ээ. Нэг юм яриад эсрэг намууд гэж гарч ирэнгүүтээ нийлээд бид нар одоо ивсэл юмаа гэдэг ингээд нийлээ явчихдаг тийм ээ. Тэр давтагдаж магадгүй гэж бодож байна. Та бол Стэнфорд их сургуулийн хууль зүйн чиглэлээр аспирантаар суралцж байгаа тийм ээ. Тэгэхээр Монголд өрнөж байгаа энэ хууль, шүүх, за мөн цагдаа хүчний байгууллагууд гээд маш олон юм үйл явдлууд яг өрнөж байна л да. Ялангуяа 2008 оноос энэ 2012 оны сонгуулийн хоорондох энэ цикл донд маш олон үйл явдал өрнөлөө шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас
хувь хүний үүднээс тодорхой тайлбаруудыг би сонсгосон гэж хүсэж байна л да. За жишээлбэл 2008 оны сонгуулийн үр дүнгээс хойш одоо хүртэл яригдаж байгаа 7 дугаар сарын 1-ний хэрэг хамгийн сүүлийн мэдээлэлээр бол цагдаа тухайн үед цагдаагийн удирдлагууд толгойлж өсөн хүмүүст нь бол одоо ялт төлөвлөсөн. Тэгэхээр нөгөө талд нь бас янз бүрийн байр суурьд байгаад байдаг. Та жишээлбэл үүнийг юу яаж харж байна вэ? Тэгэхээр энэ чинь нэгдүгээрт яг